төргий. За энэ хууль мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг хэлэлцэхийг бол дэмжиж байгаа. Тэгээ олон ч удаа бол бас буцдаг юм шиг байдаг. Нийгэмд маш их том сэдв болвол за тэгээ хэвлэлийн эрхчлөөг боомлох гэлээ, тэлэх гэлээ, дөрөвдөх засаглал гэл ингэдэг. Тэгээ энэ удаа бол бас энэ хэвлэлийн эрхчлөөний хууль их хуралд орж ирсэн ч гэсэн хэвлийнхэн бас нэлээд тийм хүлээцтэй хандаж байгаа. Сая бол би сайдын хэлснээр 3-4 удаагийн уулзалтын бас үр дүн байгаа юм байна. Энд нь бас нэлээд сайн сууж өгсөн байна гэж ингэж харж байгаа. За миний хувьд яг хууль мэдээллийн одоо салбар гэх үү. Тэгтэл энэ сошиал орчны асуудал дээр бид ер нь бас нэлээд одоо ер нь ямар бодлого барих ёстой байд юм болоо. Сошиал аливаа юм сайн муу талтай. Сайн тал нь бол мэдээж олон байгаа. Иргэдэд мэдээлэл маш хурдан түгдэг, нэгддэг, нэгтэрдэг. Тэгэл бараа юмаа сурталчилтгаас авахулаад зөндөөл юм байна. Ил тод байдал гэх мэтчлэнгээр үг хэлэх хэрэгчлөө инээ тэрэ бүх юм байна. Муу тал нь сөрөг тал нь юу юм бэ гэдгийг бас бид бодож явах ёстой юм болов уу гэж боддгийг. Ялангуяа энэ танхим бол бүр. Ер нь энэ 2015 оноос хойш Facebook сошиал орчин нэвтэгтэй болсноос хойш 10 жилийн хугацаанд Монголын нийгэм ер нь бас яг юу олж бас юу болж байгаа гэдгийг бас одоо дүгндэг, цэгнэдэг ийм юм бас байгаа болов үгүй болов гэж ингэж боддгийг. Одоо тэгэл нүдэн дээр эн чинь одоо тэгэл шар хадруу чөвжил байна. Орон шорон чөвжил байна. Гэхдээ тэгэл эрэгтэй байсан хүн нүдэн дээр галзуурсаар гал эмэгтэй болол хувирчлаа шүү дээ. Гэтэ ер нь тэгээд цаашдаа бид энэ сошиал орчныг ер нь энэ дараагийн 10 жилийг бид ер нь бас яаж харах юм? Монгол улсад энэ сошиал орчин маань ер нь албан бусаар хэвлэлийн юу болсон шүү дээ. Одоо тэгэл зөв зүгээр байж байгаа хүн дээр л уцаа нүрэнд нь тулгаа лайв хийгээл өөрийнхөө хүссэн хариултыг авахыг хүсээд байгаа. Өөрийгөө би одоо хэвлэлийн ажилтан гэж ярих гээд байгаа. Тэр нөхдүүдийг ер нь яаж зохицуулах? Энэ тороол хаягнуудыг бид ер нь яах ёстой юм? Эн чинь одоо тэгээд явж магадгүй бид нэр ирэх 10 жилийн дараа газар нутг нь бүрэн бүтэн байгаа ч гэсэн нэг бие биендээ нэг дургу бие биенийг нэг үзэн ятсан нэг 3 сая 500 мянган хүн болж хувирах үе дээ. Тийм учраас энэ дээр ер нь хуулийн байгуулагч тэр хууль мэдээллийн байгуулагч тэр яг ямар байдалтай байдгийг олон улсын жишг нь бас яадгийг. Зарим улсуудад бол тийм тороол хаяг нээх ямар ч бололцоо байдгүй гэж байгаа. Зарим нь бол бүр ашиглуулдаггүй гэж байгаа. Заримд нь шүү. Ингээд дурын хүн дурын хаягаа нээж цэцэг ус одоо тэгэл одоо янз янзын сайхан нэр ус өгөөд ингээд тэгээд тэрэн дээр дураараа юма бичиж идэг, доромжилж идэг, занж идэг, зүхэж идэг. Ийм л одоо бас нийгэм болж хувирчээд байна шүү. Тэгэхээр аливаа юм бас нэг эрхчлөө байлгүй яах вэ? Гэхдээ нөгөө талдаа бас нэг энэ нийгэмд үзүүлж байгаа эерэг сөрөг нөлөөг нь бид бас нэг түнэлдэг дүгндэг л байхгүй. Надад бол 10 жилийн дараа одоо тэгээ яг нэг үгүй аль нам засаг барих сонирм биш шүү дээ. Энэ Монгол улс 10 жилийн дараа ямар болчих юм байх вэ гэдэг нь л энэ танхимд бас би нэг ярих ёстой юм болоо даа л гэж нэг ёсондоо үг хэлье л гэж ингэж бодсон. Тэгэхээр энэ дээр ер нь яг хоо ер нь зүгээр энэ дээр хийсэн судалгаа юм байд юм болоо үгүй юм болоо. За баярлалаа. За оюун сайхны Алтан гэрэл сайд хариулт өгье. За энэ удаагийн хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиар бидний гол зохицуулах гэдэг харилцаа яг энэ редакцтай бас хариуцлагатай сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг бид нар тодорхойлж хамгаалах энэ чиглэлээр л бид нар боловсруулсан. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх явцад маш их хөндөгцсөн асуудал бол жишээлбэл яг таны саяны хэлсэн асуудлыг манай хэлэлцүүлгийн үеэр манай нэр сэтгүүлч Ганц Шимэггүй тавьж ирсэн. Тэгэхээр нэг ялгаатай тал нь юу юм бэ гэхээр хэдийгээр олон дагагчтай, хэдэн зуун мянган дагагчтай, олон дагагчтай ч гэсэн тэр фэйсбүүкээр, сошиал платформудаар инфлюенсер хийгээд бусдад нөлөөлж байгаа хүмүүс бол бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаанд зохицуулагдъя. Харин яг сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүмүүсийнхээ эрх зүйн статусыг бид нар нэг өөр үзье. Өөрөөр хэлбэл яагаад өдийг хүртэл Монгол Улсын эрүүгийн хуульд нэг зүйл байгаа юм. Сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг. Энэ гэмт хэрэгээр ерөөсөө хүн ял шийтэгддэггүй. Энэ гэмт хэрэгээр мөрдөн бацаалтай ажиллагаа явагддаггүй.
Гэхдээ тэгээд өнгөрсөн энэ он жилүүдэд өнгөрсөн 20 30 жилийн хугацаанд сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаанд хинч саад учруулаагүй мó гэдэг асуудал гарч ирж байгаа. Харамсалтай маш олон ийм саад учруулсан үйлдэлүүд байсан. Гэтэл сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ гэдэг нь тодорхойгүй байсан учраас бас яг сэтгүүлч гэж хэнийг хэлэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байсан учраас ийм үр дагавар үүсээд ийна гэд бид энэ хуулийнхаа хүрээнд энэ хуулийнхаа төслөөр сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдэг нь олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээлэл хаах, эрен сурвалжлах, олж авах, цуглуулах, боловсруулах, нягтлах, агуулга бүтээх ажиллагаа явуулсны үндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх, түгээх мэрэгжлийн үйл ажиллагааг ойлгоно гэж. За сэтгүүлч гэдэг нь яг саяын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар эсвэл бие даасан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг гэж. Өөрөөр хэлбэл бид нар хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиар холбогдох статусын зохицуулаад зарим нэг зүйлийг хамгаалаад хариуцлагажвал ингэснийхээ дараа заавал хамгаалах ёстой. Тэгэхээр энэ сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаа бол бүх хуулиар нэг ялангуяа эрэг үйлчлүүдийн бус хуулиудаар хамгаалагдах ёстой юм а. Харин таны ярьж байгаа яг энэ сошиал орчинд үйл ажиллагаа явуулж байгаа инфлюенсер гэгдэх. За инфлюенсер биш байсан ч гэсэн өөртөө харьяалагдах сошиал орчноор үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн асуудал яг энэ хуулийн хүрээнд бол зохицуулагдахгүй байдлаар томьёолж оруулж ирсэн. За цагаан хүн эдрээ отгш тодруулжсоё. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийн асуудал бас энэтэй шууд холбогдох юм болов уу гэж ингэж боддог. Тийм учраас одоо яг энэ нэг телевиз, энэ сэтгүүл, энэ сонин, энэ үүдэнд байгаа энэ редакцтай сайтууд эднэр бол ямар ч асуудалгүй шүү дээ. Бүгд хэлсэн ярьсандаа одоо хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарласан тийм мэрэгжлийн одоо хүмүүс байгаа байхгүй. А нөгөө талдаа би сэтгүүлч юмаа гэдэг нэг хаяг нээсэн нэг нөхөр одоо гүгээд байгаа. Тэр асуудал чинь магадгүй сэтгүүл зүйн нэр хүндэд ч бас нөлөөлөд байгаа юм шиг харагдаад хараа хэрүүлэх юм биш үү. Тийм учраас энэ тал дээрээ ч үгсэн бас нэг анхаарад явах зүйтэй байх. Энэ хуулийг бол үзэл баримтлалын хувьд бол хэлцхийн дэмжиж байгаа. Тэгээ одоо энэ дөрөв төсөглөл улмал бэхжих ёстой. Бас тодорхой хэмжээнд үүргээ биелүүлдэг гэж ингэж боддог. Харин энэ хуулийг хэлцэх явцад одоо тэгээд өшөө юмнууд нэлээд тодорхой болох байлгүй. Миний саяны хэлсэн зүйлийн агуулгыг та бас хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бас бодорой л гэж ингэж хэлье. Баярлалаа.